За энэхүү туршилтанд маань Arduino Uno, breadboard, фоторезистор, холбогч утаснууд, 4.7 кОм-ийн резисторууд хэрэглэгдэнэ. Холболтоо эхэлцгээе. За эхний фоторезисторынхоо эхний хөлийг нь Arduino Uno-гийн аналогийн A0 гэсэн портонд нь холбож өгнө. За мөн саяны хөлөө 4.7 кОм-ийн резистороор breadboard-ныхаа хасгатай нь холбож өгнө. За нөгөө хөлийг нь breadboard-ныхаа нэмэгтэй нь холбож өгнө. Харин нөгөө фоторезисторынхаа эхний хөлийг нь Arduino Uno-гийн A1 гэсэн портонд нь холбож өгнө. За саяны хөлөө 4.7 кОм резистортой хасгатай breadboard-ныхаа хасгатайг нь холбож өгнө. За нөгөө хөлийн breadboard-ныхаа нэмэгтэйг нь холбож өгнө. Breadboard-ныхаа нэмхийг нь Arduino Uno-гийн 5 вольтанд хасхыг нь GND-тэй холбож өгнө. Холболтоо хийгээд дууссан учраас кодоо бичиж өгөөд Arduino Uno-тойгоо компьютерээ холбоно. Фитнесний модны хайрцгийг машин гэж төсөөлөөд 12.5 см зайг хэр хугацаанд туулахыг бүгдээрээ харъя. Саяны машин маань бол 12.5 см зайд 336 секундэд туулсан байна. За ихэд машинаа явуулаад үзье. За сая бол хурдан явуулсан учраас 140 секундыг зарцуулсан байна. Энэхүү хоёр фоторезисторыг ашиглаад машиныхаа нийт уусан хугацааг нь олчиж болж байна. Тэгэхээр машины дундаж хурдыг нь олж үзье. Дундаж хурдыг нь олохдоо нийт явсан замыг нийт туусан хугацаанд нь хувааж өгөх байгаа. Машинаа явуулж үзье. За машинаа 3 удаа явуулж үзэхэд эхний удаад 152, дараа нь 107, хамгийн сүүлд 162 секундыг зарцуулж явсан байна. За та бүхэн энэ 3 хугацааг ашиглаад машины дундаж хорднуудыг хугацаа тусбар дээр нь олоорой.